За бүгдийн амгалан айлтгая. Жидун гад данжи буюу бүхний зэрлэг шаштар шастраа гэж одоо юу хэлэх вэ гэдэг банчин хичээний амлалтын дагуу за барчин жидун таажид тусалгаажид ингийн нуруу энэ гурвыг бол уншиж үзнэ. За одоо өнөөдөр үргэлжлүүлээд барчин жидун үргэлжлүүлээд унших тийм ээ. За гад данжигийн дараа ширчин буюу Шэрвжийн Барал дуучин ба ширчин гэж нэртэй ийм хэсэг хэлж байгаамаа. За орчин жидун хараарай. Оноо Шэрв Парал Чимбаны овуужажийн яндаг шаад. Энэ бол ондог жингийн. За ондог жин байна. За бид нар ондог жингийн чожид явсан. За тэгээд Намбатам жижигнэл Домбод илашаад байгаа шанжин чожиж үе дагниж додон домболаш додон домбод дэлэг дүүний дагууш Жаваа зомбын говаа ингээд ондог жинг зохиосон хэрэг нь юу юм бэ гэдгийг бол энэ хэсэг дээр яриад байна. За өнөөдөр Шэрв Парал Чимбаны овуужажийн яндаг шаад тийм ээ. Шэрвжийн Парал дуу Чимба гэдэг нь юу юм бэ гэхээр ойв жадыг бол ойв жадаар бол омно гэж. Шэрв Парал Чимба гэдэг ойв жад. Шэрвжийн Парал дуу Чимба энэ бол ойв жадаар бол энийг бол зүйлнэ гэж. Омно гэж. За тэр үргэлжлүүлээд яг энэ ондог жингийн үг л дээ. Гэхдээ энэ хэсэг нь одоо гараагүй байгаа. Гэхдээ ингээд үргэлжлүүлээд харъя. Намгүн жинэд ламшинэд Дэна тамжид шиванид намгун онцгдогоодэ зэмэр чиндан таржива ажиг жион зогжинчу чөжигүүдэн дэнам жад гэж. За энэ 8-ыг бол ойв жад гэдэг нь бол энийг хэлж байгаамаа гэж. За намгүн жинэд гэдэг нь бол намба гүн чимбанид гэсэн санаа тийм ээ. За намчин хэлж. За тэгээд ламши тэгээд Дэна тамжид шиванид шиши тэгэд намгун онцог догоодой гэдэг нь намзэг журва зэмүр чиндан таржива гэдэг нь зэмүү журва тарживын журва ажиг жигэн зогжинчүү гэдэг нь ажигмын журва болоод чөжигүүдэн дэнамжаад чөөгүү брав чөөгүү гэсэн. За энэ 8-ыг бол ингээд ойв жад гэж хэлж байгаамаа гэж. Ойв жад. Ойв жад. Одоо бол Шэрв Парал Чимбаны овуужажийн яндаг шаад энэ хэсэг нь бол гарах нь байна тийм ээ. За цаад орчин жидун дээр за оноо Шэрв Парал Чимбаны овуужажийн яндаг шаад хэмээхээр бол худрын утгыг тийм ээ ширчин дооны утгыг бол дүдэн жингоно чацвал жадар яншана гэж. За ондог жингийн энэ Шэрв Парал Чимбаны овуужажийн яндаг шаад гэдгээр бол ширчин дооны утгыг бол хураангүй утгын үүднээс бол номж байгаа юм байна. За тэр номнох ёс нь ямар мэд юм бэ гэвэл Дэян пагва дарна гэж. Дэян пагва дарна гэж. За пагва дарна гэдэг нь хэнийг хэлж байгаа гэхээр пагва долдог хэлж байгаа. Пагва долдог. Наландрын бандида пагва долдог. За пагва долдогийнхоор болвол тийм ээ пагва долдог энэ дооны утгыг дүдэн жингоно номсныг бол юу гэж одоо үзэж байгаа юм бэ гэхээр тэгээ пагва дарна гэж байгаа. Пагва дарна. Тэгээд энэ төвд хэлээр энэ номж байгаа энэ байдал одоо энэ банчин соном дагууламын энэ номж байгаа байдлыг бол бас анзаарч явах хэрэгтэй. Пагва дарна гэдэг нь бол пагва долдогийнхоор болвол гэсэн маяг. Тэгэхээр пагва долдогийнхоор болвол тэр нэг тийм бас нэг шууд ч бас нэг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шигээр харагдаж байгаа. Тэрнийхаар болвол за пагва дарна гэдэг нь бол пагва долдог. За Нинтошива цолном шэсог чожижин гавсуу гэж. За Нинтошива цолном гүнши нижээ нэршээ тэзэд гаяндан хэмээгтэргүүтэй за тахилын одоо хэсэг байгаа тийм ээ. Тэр үед бол юмла очиг жэвийн ширчэндээ жадар чадж яанаас гэж. За
юм дэла чанцоолоо гэд ондогжингийн чожид бол юм дэла чанцоолоо нянтошоо гэдгээс юм дэла чанцоолоо хүртэл байгаа. За тэрүүгээр бол энэ чождын одоо чождоор а юм юм буюу ширчинжийн юм дэла бол а одоо магтаалыг үлдэж байгаа тийм магтаал мөрөглийг үлдэж байгаа. Тэр ширчин нь бол ямар мэт юм бэ химээвээс тийм ээ ширчэндээ жадар чадж янаас гэж бочиг жавийн ширчэндээ ондогжингийн чождоор юм дэла чанцоолоо гэж магтаал мөрөглийг үлдсэн тэр ширчин маань ямар мэт одоо номлосон юм бэ химээвээс ойв жаджин гоно чаджээ домбоола шүнди суна индэ гэж ойв жаджин гоно буюу одоо энэ бодит 8-ын үүднээс тийм ээ түрүүний тэр намчин ламши шиши тэгээ намзэг журва зөмөө журва гажигмын журва таржин журва барайв чөөгүү гэдэг энэ 8-ын үүднээс бол төрүүлж байгаамаа гэж тийм ээ номонсон хэмээн домбоола шүнди суна индэ нити наваалаа нити наваад юу гэж нэхэр червжин паралду чимбаде айн ше жавадины жодор жаво шена шатва червжин паралду чимба гэдэг чи юу юм бэ гэвэл үнийг бол номонёо зүйлья гэж тийм. За тэр нь юу гэхээр черв парал чимбаны овуу жажи яндаг шат мессэн хийгээд черв парал чимба гэдэг ойв жадаар бол үнийг бол одоо номсон юм а гэж. За ингэж бол нитийн аваад гацсан байна. За мөн нитийн намдал гэж. Нитийн намдал юу гэж вэ? Ган шэрвжин паралду чимби ванду жайна. Санжаа нянто жанчулсэнбийн цогдон дэмби юм дэла чанцоолоо гэж. За нитийн намдалд бол тэр нянто шиво цолон гүншээ гэдгээс ханда яндаг дэмби түн намбог нассэн ба нянто жужсэн бич санжаа жини юм дэла чанцоолоо гэдэг бол ран санжаа нянто жанчулсэнба цогдон дэмби юм дэла чанцоолоо гэж. За химэн зэрлэсэн жидавуу шигла шэрвжин паралду чимба чэжа ши шэ хэвалаас. За гих мэтлэнгээр бол дээр одоо нитийн намдал за тэгээд Пагва Долдыгийн одоо номсон энэ бүгдэд бол ондогжингийн чождоор юм дэла чанцоолоо хэмээн бол магтаал мөрөглийг үлдсэн байна тийм ээ. Тэр ширчинжийн юм шэрвжин паралду чимби юм гэдэг. Тэр шэрвжин паралду чимба чинь яг юу юм бэ тийм ээ. Ямар хуу юмыг хэлээд байгаа юм бэ гэж асуулт ингэж гарч байна тийм ээ. Асуулт гарахад асуухад ондог дагны дүиндээ черв парал чиншэжаа гэж. Ондог дагны дүиндээ черв парал. За ондог гэдэг нь бол лам гэсэн үг тийм ээ. Лам ондог лам чимба нэг утгатай гэдэг өмнө зөндөө ярьсан тийм ээ. За ондог бол мөн чанар нь 7 юм а гэж. 7 юм а. Түүнийг бол черв парал чимба гэсэн юм а. Энэ шаррав гэдэг бичсэн байна. Энэ ра бол энэ рагийн оронд са баг. Франса шерав энэ зүйл одоо энэ компьютерт бичиж байгаа алдаа байна шүү. Энэ са баг шерав тийм шерав 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 парс за ондог дүн гэж. Тэр ойв жад дотор бол хамгийн сүүлийнх нь чөөгөө байгаа. Чөөгөө бол брайв чөөгөө буюу энэ өмнөх 7 зам мөрөөр яваад эцсийн үр дүн нь бол брайв чөөгөө тийм ээ. Ондогжин өөрөө амбаа тамжи чиний лам гэж хэлж байгаа тийм. Амбаа тамжи чимба буюу намчин тоглоно тухайд. Тийм ээ. Эцсийн үр дүн нь бол намчин тоглохын тухайд ондогжинд суралцж байгаа юм шүү гэдгийг ойлгуулахын тулд намбаа тамжи чиний лам гэж хэлж байгаа. Тэгэхээр тэр өмнөх 7 нь бол ондог бол өмнөх нь бол энэ ондог энэ энэ эхний 7 нь бол ондог юм а. Лам юм а. Түүнийг бол черв парал гэж байгаамаа. Ширчин гэж хэлж байгаа. За химэн зарлаг. Ловон дарна гэж. Ловон дарна гэдэг нь ловус сингэ самбуг. Ловон сингэ самбуг гэхээр бол дэлэг дүүний довгоошэ жава зомби говоин химэн тийм ээ. Амар хэлбэр ойлгуул онж таньж мэд. Тухайтад ондогжинг бол тос юм а гэж.
зохиосон хэрэг нь бол ширчин дооны утгыг ондогжингоор дамжуулаад амар хялбар тийм ээ таньж мэдхийн тухайд ондогжинг бол зохиосон юм аа. За химээ ондогжанла дэнэ. Химээ бол ондогжинд тулгуурлаад судрын утгыг амар хялбар онж таньж мэдхийг хэмээн зарлигласан байна гэж тийм ээ. Судрын утга гэдэг нь бол ширчин доо шүү дээ. Гол ширчин доо. Червжин паралдуу чим бэ? Доо. Энийг бол амар хэлбэр таньж мэдхэд орвол зарлигдаад Д юмдун дэлцүүл жидар юм балаас. За түүгээр тийм ээ. Түүгээр гэдэг нь энэ одоо ондогжингаар юм ширчин юмжийн утгыг тайлбарласан тэр ёс ямар мэт юм бэ хэмээхэд жожид гавжад жожа ойвжаду чевэн гона чадже домбала хүнди сүнсоо. Тэгэхээр өгүүлэх нь бол 8 бүлгээр өгүүлэгт хүн ойвжад дор ялгахын үүднээс бол номон сема хэмээн энэ чүнд бол зарлигласан болоо гэж. За тэгэхээр товчхондоо бол ширчин дооны утгыг ондогжин маань яаж үзүүлж байгаа юм бэ гэхээр 8 бүлгээрээ бол ойвжадыг нэг нэгээр нь үзүүлээд ингэж бол цондогнох гэдэг тийм цомба төлөөлүүлж ингэж үзүүлж байгаа. Энэ нь бол ширчин дооны утгыг ойлгоход бол илүү амар хялбар. Тэн дотроосоо та нар одоо нэгдүгээр хичээлийг санаж байгаа бол ширчин доо өөрөө ойдон донижир юм бадан байдан ондогжир юм ба гэдэг хоёр юм тийм ээ. Хоосон чанарыг бол хоосон чанар ойдон донижир юм ба тийм бодитойгоор шууд үзүүлж байгаа. Нөгөөх нь нууж үзүүлсэн. Тэр нь бол энэ ширчин доонд бол энэ дамжир юм ба дамирм гэдгийг бол нууж үзүүлсэн. Тэр нууж үзүүлэх дотроо бол хоёр байгаа тийм ээ. Нууж үзүүлэх дотроо хоёр бас хэсэг байгаа шүү дээ тийм ээ. Тодорхой биш. Эдийг үзүүлж байгаа ч тодорхой биш тийм. Янда мямбар байваа. Одоо энэний урд хичээл дээр бол жодон дээр ярьсан тийм ээ. Одоо хоёр янз. Тэгэхээр бол гол нь байдан ондогжир юм баг бол энэ ондогжингоор үзэж байгаа. Оноо ширчинжээ намбар шавга жида уушина. Тэгвэл ширчин гэдэг чинь яг юу хэлж байгаа юм? Червжин паралдуу чимба гэдэг юу хэлж байгаа юм бэ гэвэл ширчинжээ намбар шавга гэж байна. Ширчинжээ нам шиг гэдэг чинь ямар мэт юм бэ хэмээвээс тэгэл ловн шанди банис. За энэ тийм бандида ловн шанди бан юу гэхээр жансамжийн цогжирны ширчинжийн жүү юм ба. Жансамжийн цогжирны. Одоо жанчуус юм ба гэж яриад байгаа. Яг гэвэл ондогжин бол өөрөө тэгчин түмэн маянбин даа. Тэгчин түмэн маянбин даа. Ондогжин өөрөө тэгчин түмэн маянбин. Тийм учраас биш. Түүний шавь нь бол тэгчир инеийг дүүлж байгаа. Тэгчир инеийг дамбуу нийтнэ тэгчин ламаар орох ийм шав байна. Тийм учраас ондогжин бол тэгчин түмэн маян бин даж. За тэгэхээр ловн шандеба бол одоо жанчуул симбийн цогжирны гэдэг нь бол цоглом, жорлом хоёр. Тийм ээ. Бодисатын одоо буюу их хөлөгний зам мөр бол 5 зам мөр байгаа. Тэрний эхний хоёр болох жансам цоглом, жансам жорлом муу эсвэл тэгчин цоглом, тэгчин жорлом гэж ялгаагүй. За энэ хоёр бол энэ ширчинжийн зүү юм аа. Ширчингийн уг шалтгаан болж байгаа. Яг ширчин биш байх юм те. Ширчингийн уг шалтгаан болсон зүү юм аа. Намчин бол ширчинжийн брайв юм аа гэж. Үр дагавар. Намчин буюу бурхны хутаг бол ширчингийн брайв юм аа. Учираас Д нам ширчин ой минь. Тэгэхээр дээрх үүд бол одоо тийм тоглом жорлом мөн намчин болвол жинхэнэ ширчин
Ой бол биш юм аа. Ширчин ой гэдэг нь жинхэнэ ширчин гэж хэлж байгаа тэр зүйл нь бол биш юм аа. Тоглом жорлон бол ширчингийн жүү бахна. Намчин бол ширчингийн райв бахна. Тэр ширчин ой. Саажуийн нямшиг ишээжээс саажуийн нямшиг ишээгээр амингийн догоо жуийн нимбүүжид эс. За 10 газар байгаа тийм ээ. 10 газар. 1 2 3 гээд 10 газар байгаа. За салам дээр илүү тодорхой байгаа тийм ээ. 10 газар. 1 2 3 гээд 10 хүртэл 10 газар. За энэ 10 газрын нямшиг ишээ буюу тэгш агуулan бяцлагж байгаа энэ бэлгүүнээр бол тэн анхлагсралын 10 атгагийн ерөндөг болдог. 10 атгагийн ерөндөг болдог учраас ширчин ойсуу шат. Тэгэхээр ширчин ой, жинхэнэ ширчин гэдэг нь бол юу хэлж байгаа юм гэхээр намынгийн дугуй жуийн нямбуу болдог тийм ээ. Намынгийн дугуй жуу гэдэг нь за бидний одоо төвчих ёстой сэтгэл үндснээс арилгах ёстой тэр муу сэтгэл болоод түүний авьяас энэ бүгдийн яг ерөндөг болж идэг. Нэг ёсондоо зяндан ойсуу галвын лоо тийм ээ. Яг эсрэг одоо яг эсрэг тесрэг ийм одоо маягтай ийм 10 газрын тэгш агуулan бяцлагж байгаа энэ бэлгүүн болвол яг жинхэнэ ширчин юм аа. Ширчин ойсуу шат. Дээдэн чог зам төмбөр дэрэ чүмбүн дигадан. За саяны одоо энэ ярьсан энэ таажуи нямшиг ишээж намынгийн дугуй жуи нямбуу жидва гэдэгтэй одоо төстэйгөөр тийм ээ чог зам төмбөр гэдэг нь зүг төдий цохилдуу гэж тийм ээ зүг төдий цохилдуу гэдэг нь ер нь тэрнтэй нэлээд одоо ийм төстэйгөөр бол брэ чүмбүн тайлбар. Брэ чүмбү гэдэг нь бол хүний нэр шүү. Брэ чүмбүн тайлбарт бол дигга гэж бас брэ чүмбүн дигга гэдэг нь брэ чүмбү гэж тайлбар болоод мөн сэрпрэн гэдэг нь бол Жэрэмбүчигийн зохиосон тэгши сэрпрэн хоёроос ч гэсэн бол юу гэж байна? Лам ширчин оневор шат. Лам ширчин тийм ээ? Лам ширчин. Лам ширчин нь бол жинхэнэ ширчин ой онеба ширчин цаниба онеба цаниба гэж бол номлосон. Лам ширчин бол жинхэнэ шүн ширчин, лам ширчин, брайв ширчин гэсэн 3 ширчин байгаа. Тэрэн дотроос бол шүн ширчин бол жүүн юм. Брайв ширчин бол брайв учраас ширчин ой биш харин лам ширчин бол ширчин онеба гэж бол номлосон байна гэж. Ловонгийн шадванээс ловонгийн шадваны дэлчинлээ гэж. Дэлб донслоос бол ловон сингээ самбуугийн номлол нь бол дэлб донслоос юу гэж байна? Дэдарна. Энэ ингээд дэлб донслын үг. Тэр нь өөр номноос нь тийч бас ингээд лүн мөн татаад ингээд энэ тэр аяараа ингээд дэлб донслын үг. За ловонгийн шадваны дэлчинлээ. Дэдарна дамбуу тойваадан самбаадан гомбир ашинж гэж. За тойваадан самбаадан гомбир ашин. Сонсох санах бяцлахын одоо мөн чанартай. Тийм ээ. Хойсум гомсум гэдэг чинь тийм ээ сонсох санах бяцлах. За энэ бол яг чинь аришинжийн Шива живийн римжис амба тамжи чимбийн ишээ довъеч. Амба тамжи чимбийн ишээ дов. Тэгэхээр бол нэгдүгээрт бол яг сонсох санах бяцлахаар бол за тэгэхээр энд юу хэлж байгаа гэхээр сонсох санах бяцлахаар бол ингээд тий Шива живийн таваадан самби раншин жинжин Шива живийн римжис амба тамжи чимбийн ишээ довъеч гэдэг нь энэ Шева гэдэг нь бол энэ шэро гэсэн тийм ээ Шева шэро. Тэгэхээр тойжунгийн шэро, самжунгийн шэро, гомжунгийн шэро тийм ээ. Сонсоод одоо төрөх тэр бэлгүүн санахуйгаас гарч байгаа бэлгүүн, бяцлахуйгаас гарч байгаа бэлгүүн энэ бүгд бол дэс дараалчлан ингээд зэрэг дараагаараа ингээд өөрийнх нь одоо сэтгэл үндэсэнд төрсөөр өстэй бол яг хуу амба тамжи чимби ишээ буюу хамгийн айлдагчийн бол бэлгүүнийг бол догвичер гэдэг нь энэ бол тоба гэсэн утгаар гарч. Тоба тийм ээ. Хамгийн айлдагчийн бэлгүүнийг бол олдгиймаа гэсэн сан. Олдгиймаа гэсэн. За энэ дээр бол энэ тойва дамбуу
тойвоодан самбоодан гомби раншин жинжин шива жива гэдэг нь бол энд бол за энд нэг юу за энд нэгийн тоо тавь. За энэ нэгийн тоо тавьчих. Энэ тойвоодан самбоодан гомби раншин жин гэдэг энэ нэгийн тоогоор юу хэлж байгаа юм. Энэ нэгдүгээрт бол жүйн чадвар. Жүү буюу уг шалтгааны онцлог нь бол яг нь тойвоо самбоо гомбоола дэнэ. Тэ тойжунгийн ширв, самжунгийн ширв, гомжунгийн ширв. Энүүгээр юуг үзүүлж байгаа гэхээр жүйн чадвар. Жүү нь ямар ах хэвээр юм бэ гэж үзүүлж байгаа. Жүү, тойвоо, самбоо, гомбоо гэдэг ийм гурван зүйл бол одоо уг шалтгаан болж иж, уг шалтгаан нь болж иж тэр одоо зэрэг дараалчлан ингэж төрсөөр тэгээд намбаа тамжи чин би ишээ буюу хамгийн айлдагч. Хүний хутгийг тэр одоо хамгийн айлдагч бэлгүүнийг бол олноо гэж ингэж хэлж байгаа. За дараа нь хоббит. Хааруул дэ равжийн тар доваа юм бийснаа харуулдуу чин бао. Тэя Шерв жээжава чойр авдуу намбарж ид санид шервжийн паралдуу чимбаны шервжийн паралдуу чимба дэ. Санжаа жумдан дэжи нийсү мэдвийн ишээ жума давууны ngойнлаа гэж. За одоо энд бол санжаа жумдан дэ гээд тэгээд нийсү мэдвийн ишээ тэгээд жума ийм тийм ээ. Та нар тодорхой болгохын тулд санжаа гэдэг дээр нь 2-ын тоо тавиад нийсү мэдвийн ишээ гэдэг дээр нь 3 гэж тавиад энэ жума гэдгийн доор 4 гэж. За. За инхээр энд юу харж байгаа юм гэхээр нэгдүгээрт бол энд жүйн чадвар тийм ээ, жүйн чадвар. За одоо энэ за парал дэ равжийн тар доваа юм бисна паралдуу чимбао дэ шерв жээжава чойр авдуу намбарж идвийн цань шервжийн паралдуу чимбаны бол шервжийн паралдуу чимба буюу за шервжийн паралдуу тийм ээ, бэлгүүний бараа. Тэгээд санжаа жумдан дайжийн нийсү мэдвийн ишээ жума давууны ойлаа гэж. За энд юуг үзүүлж байгаа гэхээр за энийг доор илүү тодорхой тайлбарлана. Гэхдээ зүгээр одоо зүгээр тойм төдий 1 2 3 гэдэг ингээд явуулаад үзүүлээд байгаа нь би дараа нь ингээд тодорхой гарахад илүү ойлгох болов гэж ингээд байгаа. За энэ сая бол нэгийн тоон дээр жүйн чадвар гэсэн тийм ээ. Жүйн чадвар буюу уг шалтгааны онцлог одоо ялгамжааг нь. За санжаа жумдаандаа гэдгээр бол дэнжин чадвар. Дэнжин чадвар тийм ээ. Одоо дэнгийн гансаг гэх юм уу дэнжин чадвар тэр шүтээний ялгамжаа санжаа жумдаа. Нийсү мэдвийн ишээ гэдэг нь 3 дугаарт юуг үзүүлж байгаа гэхээр энэ нийсү мэдвийн ишээ гэдэг нь нговын чадвар буюу мөн чанарын ялгамжааг нь. Мөн чанарын ялгамжаа. Ингээд одоохондоо тогтоогоод авч байгаа. Нийсү мэдвийн ишээ гэдэг нь нговын чадварыг энд үзүүлж байгаа. Жума давуу гэдэг нь жума тийм ээ. Илэв мэт гэдэг нь бол юу гэж үзүүлж байгаа гэхээр гагжаадан барлвын чадвар. Гагжаадан тэр хоригдохуун дугаа хагацсны ялгамжаа гэх тийм. Гагжаадан барлвын чадвар. Гагжаадан барлвын чадвар. За энийг бол энэ дэлгэв донсолд бол эдгээрийг бол үзүүлж байгаа. За ингээд жума давууны ngойнла тэгээд тов адан Жесү түмба нижжэний цэгдан агийн цэгжин шүндэн тонгалаасуугийн цанид жинжэн ламлаян шервжин паралдуу чимба шээжаваны дагбаа гэж. Энд бол юу гэлээ жинхэнэ нь бол энэ юмаа гэсэн тийм гой янла. За тэгээд түүнээс хойших дээр тов адан Жесү түмба нижжэснэ цэгдан агийн цэг шүндэн тонгалаасуугийн цанид за тэгээд тэрийг Жесү түмба жен түмба гэдэг чинь түүнтэй адил төстэйг олох тийм ээ, адил төстэй. За тэгээд тэрнийг өгүүлж байгаа үг утга эдгээр бүгдийг бол тэр шүн тийм ээ гол номлол эдгэрийг бол сонсох
үзэх тэргүй судлах нь бол цанид жинжэн ламлаа буюу ихэнх тэр зам мөр болвол яах нь одоо суралцж байгаа энэ бүгд нь шервжин паралдууд чинь ба шэжаваны дагва юм аа. Дагва буюу ширчин гэж нэрлсэн нэр зүүсэн маягтай жинхэнэ шервжин паралдууд чинь ба бол тэр бол биш юм аа. Гэсэн маягаар хэлж байгаа. За илүү тодорхой болно. Тэгээ довн чоги ламбуун шалгай найжин гэж. За овоо чоги ламбуун шалгай най гэж тийм ээ. Ловн чоглонгийн за аман нягуураас тэр одоо аман гэгээнээс юу гэж айлцсан. Тэгэхээр энэ барчин жидэн дээр бол ловн чоги ламбуу шалмаа найл гэдэг ингээ орхисон байгаа тийм ээ. Ловн чоги ламбуу одоо яг өөрөө юу гэж айлцсан бэ гэвлгээд энэ Жеро Парал чинимэд ишэдиний дишин шиг дүвжээ дондэ дандан биш шүнлэм даглаа дэда ин хэмээн номсон гэсэн үг. Энэ хаана ингэж номсон юм бэ гэхээр жадан дондой гэж ном байна. Жадан дондой. Жадан дондой гэдэг номон дээр бол энэ айлдвар нь бол байгаа юм билээ шүү. Жеро Парал чинимэд ишэдиний дишин шиг дүвжээ дондон дэдан биш шүнлэм даглаа дүвжээ дондэ дандан биш гэж байна. Тэгэхээр шервжин паралдуу чимба гэдэг чинь бол яг одоо эцэс чандын тэр бэлгүүн гэдэг чинь бол хоёр байдгүй маа. Ишэдэний дэвшин шигва. Дэвшин шигва буюу дүвжээ буюу одоо яг бүтээх ёстой тэр зүйл нь бол дүвжээ дон. Тэгээ дүвжаан дон бүтээх ёстой зүйл тэр гол зүйл нь бол юу гэхээр дэдэн демба гэж. Юутай демба байх хэрэгтэй юм бэ гэхээр нөгөө брайв ширчин гэж. Брайв ширчин. Брайв ширчиндэн демба. Учраас шүнлэм даглаа дэ да ин гэж. Шүн ширчин, лам ширчин даглаа бол ширчин шиви мин дагва юм. Энэ нэр томьёо. Да ин да гэдэг нь бол дуу аваа гэсэн үг. Боловч энэ шүнд бол ихэвчлэн нэр томьёо гэсэн маягаар хэрэглэгдэн. Илүү тэгж ойлгуул илүү илүү буух бай тийм ээ. Дүвжаан дон дээдэн дамба гэдэг нь бол дүвжаан дон чинь юутай дэм юу луга төгөлдөр гэдэг юм гэхээр брайв ширчиндэн дэм. Шүнлэм даглаа бол шүн ширчин, лам ширчин даглаа бол ийн да дагваа. Да дагваа. Ширчин шив мин дав. Гэсэн маяг. За хэмээн амсан болоо гэж. За дийчэр дээдэн бэрлвис зүгнэндэн барлва намба сумгаян гэж. Намба сумгаян шервжин паралду чимба нет доо гэж. За энэ юу гэж ойлгох ёстой үг юм гэхээр дийчэр дээдэн бэрлвис тиймийн тул одоо тэр брайв ширчинтэй холбогдож байгаа учраас сүгнэндэн барлва намба сумга гэж. Сүгнэн гэдэг нь одоо энэ үед бол энэ сүгнийг юу гэж ойлгох ёстой гэхээр нэг тийм тусгал маягтай. Холин тусдаг тусгал маягтай. Энэ луга хагдсан тэр гурвч гэсэн гуруула шервжин паралдуу юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ сүгнэн луга хагдсан намбаас сүм гэдэг нь юу хэлж байгаа гэхээр гурван ийм сүгнэн байх гэдэг шүү дээ. Тэр нь ямар сүгнэн юм гэхээр нэгдүгээр шүн ширчинжин сүгнэн. Шүн ширчин гэж байгаа шүү дээ тийм ээ. Шүн ширчин. Шүн ширчинжин сүгнэн нэгдүгээр. Хоёрдугаарт нь лам ширчинжин сүгнэн. Гуравдугаарт нь брайв ширчинжин сүгнэн. Сүгнэн гэдэг маань тухайн зүйлийнхэн тусгал. Яг жинхэнэ нь бол биш шүү дээ. Жинхэнэ биш тийм ээ. Тусгал одоо би толин царайгаа харахад миний царайны тусгал одоо толинд тусж байгаа нь бол тэр тусгал нь болохоос би биш шүү дээ тийм ээ. Би биш. Миний тусгал юм. Түрүүнтэй адилхан дээдэн бэрлвис сүгнэндэн барлва намба сумгая шервжин паралду чимба нет доо гэж. Тэгэхээр сүгнэндэн барлва намба сум.
Барлууга байх ёстой, хагацах ёстой тэр сүгэн нь юу юм гэхээр зэрэг шүн ширчинжийн сүгнэн, нам ширчинжийн сүгнэн, брав ширчинжийн сүгнэн намба сумгая, червжин паралто чимбаня. Жишээ Нявар сумга эндээс жишээ Нявар сумга энд зовлоо вандуу жава иноо гэж. Нявар сумга энд за зовлоо вандуу жава иноо гэж. Нэг юу гэж гол нь энэ учраас тэр дагуу тэр гололж энийг л бол хэлж байгаамаа гэсэн маягтай л үг шүү дээ, тийм ээ. Зов вандуу жава иноо гэж. За дэном нижиний майнд и мэна мижумис жанчив сумга вандуу жавичроо гэж. Жанчив сумга вандуу. Дэном нижиний майнд дэ мэна мижумис үг нь их хатуу. Дэном нижиний майнд дэ мэна мижумис жанчив сумга вандуу жавичроо. Тэгэхээр энэ ширчин өөр энд юу хэлэх гээд байгаа гэхээр энэ ширчин чинь болвол яах нь энэ байхгүй болвол болохгүй маа. Тэр нь юу гэхээр жанчуу сумга вандуу жава гэдэг нь жанчуу гэдэг нь нянтожийн жанчуу, ранжилжийн жанчуу, тэгчин жанчуу буюу нянто даажинбын гомпон, ранжил даажинбын гомпон, тэгчин даажинбын гомпон энэ гурвуулангийнх нь бол эрхэнд бол үлдсэн юмаа гэдэг нь бол энэ ширчингээр бол дамжаад яах нь вүлээ нянто даажин бооч болдог, ранжил даажин бооч болдог, тэгчин даажин бооч болдог тийм ээ. Нэг тэгчин даажин боо гэдэг нь бохныг хэлнэ. Тэгэхээр бол энэ мэна мижумс гэдэг нь энэ байхгүй болвол эс гарах учраас гурван бодийн гурвуулангийнх нь эрхэнд бол ингэж айлтцаамаа гэсэн юм. Яг л ондоо бол энэ ширчин, хүн ширчин, лам ширчин, брав ширчин тийм ээ. Энэ ширчин байхгүй болвол энэ ч одоо байхгүй гарахгүй маа. Тэр уг шалтгаан нь бол байхгүй болвол үр дагавар нь гарахгүй гоё гэсэн тийм ээ. Жүү мэна брав мэва. За дэний талаас нянтожийн сала довр додвижан червжин паралду чимбади нямбар жао ше жава ласуба чадвар журва инно хэмээн зарлигсан гэсэн бас шээ сун. Энэ хүртэлх бол түрүүний тэр нөгөө лонгийн шадвааны дэлчинлээ гэж гарсан шүү дээ. Лонгийн шадвааны дэлчинлээ гэдэг энэ хэсэг. Энэ бол ингээд дэлгэв томслоос ингээд татж байгаа. Энэ бол хаа хүртэл юм гэхээр хэмээн зарлигсан энэ хүртэл гэдэг бол ихэнх юу нь энэ бол ингээд дэлгэв томслын хүн. За лүндийн дон шатна гэж. За энэ иш татсан энэ хэсгийн утгыг номн воос гэж. Одоо илүү тодорхой тайлбар. Дедарна шевана. Дедарна гэдгээс бол мой ин хэмээх хүртэл энэ үгнүүд гарсан тийм ээ. За энэ дээдгээ та нар гээд харах юм бол дедарна гэдгээс бол мой ин шевийн баржи дүндэн шатуу юу те. За энэ хэсгийн бол дүнгийн утгыг бол зүйлье гэж. Жүйн чадвар толсом гомсомжийн шэрв гомдовлай жүншин гэж. Мэ жүйн чадвар гэсэн. Мэ нэгдүгээр нөгөө нэг гэж дугаарлсан маань бол жүйн чадвар. Тэр нь бол тойва самбаа гомбо сүмжийн шэрв тийм ээ. Тожунгийн шэрв, самжунгийн шэрв, гомжунгийн шэрв гомдовлай жүншин. За денгийн чадвар 2 дугаар номер тавиад байсан. Денжийн чадвар нь бол санжаа жумдаандан хонон жудлаа яддаг. Тэр брав ширчин буюу жинхэнэ одоо тэр юу маань бол үр дүн. Тэр нь бол санжаа жумдаандажийн зөвхөн одоо бурхны сэтгэл үнцэнд бол байдаг. За тэр 3 гэж номер тавиадсан овон чадвар уу мөн чанарын одоо ялгамжаа гэсэн тийм овон чадвар нийсүү мэдвийн ишээ юм нийсүү мэдвийн хоёр үгийн одоо бэлгүүн гэж нийсүү мэдвийн ишээ юм нийсүү мэдвийн ишээ юм ба. За тэр дөрөвдүгээрт нөгөө нэг жума давуу гэдсэн тийм тэр нь бол гагжаадан барлын чадвар дэндун жума давуу гэж гагжаа тийм
хоосон чанарыг одоо эсрэг тал болсон гон дамбар дүүа гэж бариад байгаа. Тэрнээс хагацсан тэр ялган гагжаадан барилгын чадвар болсон дэндун буюу одоо үннээсээ бүтээгүй хоосон гэдэг нь бол ил мэт гэдгээр тийм ээ. За энэ бол гагжаадан барилгын чадварыг гагжаадан барилгын чадвар гэдэг нөгөө 4 гэдэг дугаар тавиад хэлээд байсан. Тэрийг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө 1 2 3 гэдэг тоо тавьсан нь бол тийм ээ. За энэ дөрөвдүгээрх нь бол гагжаадан барилгын чадвар дэндун жумаа давуу Ямбатэ чойравду намжижийн тар дова Ямбин чана Жэрүүжин паралдуу чимба ин шэдэм. Чойравду намжид гэдэг нь юу хэлж байгаа гэхээр шэрвийг хэлж. Жэрв. Жумаа давуу Ямбатэ шэрв. Чойравду намжижийн тар дова гэдэг. Чойравду намжид гэдгээ зүгээр шэрв гэдээ ойлгож. Шэрв. Энэ шэрв юм бол тэр шэрвийн тар дова гэдэг нь Жэрүүжин паралдуу чимба гэсэн санаа шүү дээ, тийм ээ. Жэрүүжин паралдуу чимба. Тар дова буюу эцэс чандад нь зорчих гэдэг. Тэр талаас нь бол Жэрүүжин паралдуу чимба гэж хэлсэн юм. Тэгэхээр ширчин гэж хэлээд байгаа юм бол ийм дөрвөн ийм ялгамжааг байгаа зүйлж байгаа учраас Жэрүүжин паралдуу чимба гэж хэлгээд байгаамаа гэдэг санааг энэ дээр энэ одоо дэлгэв тонслын тийм ээ. За тэгээ нэг цаг хугацааны хувьд ч одоо олон зуун жилийн өмнө зохиогдсон үг нь бол өөр тэгээд энэ төр хэлээр зохиосон ном тэгээд төв хэл дээр орчуулад тэрийг одоо монголоор тайлбарлах байгаа царай шиг тийм ээ. Тэгэхээр бол гол нь энд юуг анхаарах вэ гэхээр жүйн чадвар хойсон гомсомжийн шэрүү гомдовлаа жүншин дэнжин чадвар санжай жумдаанда хонон жудлаа ядва овон чадвар бол нийсү мэдвэ ишээ юм ба овон чадвар нийсү. Тэгээд тэр хонон жудлаа санжай жумдаанда чи хонон жудлаа ядва маань юу вэ? Нийсү мэдвэ ишээ шүү дээ тийм ээ. Нийсү мэдвэ ишээ юм ба. Мөн чанар нь бол нийсү мэдвэ. Шэрвжин паралдуу чимба ширчин гэдэг нь мөн чанар нь нийсү мэдвэ ишээ. Тэр маань бол гагжаадан барилгын чадвар дэндүн жумаа давуу юм ба. Учраас яах нь тэр бол чойр авдуу намжиж юм юу? Билгүүний эцэс чандад орчиж байгаа тэр талаас нь бол тийм ээ. Энэ Жэрүүжин паралдуу чимба билгүүний эцэс чанд гэдэг байгаа маань бол юунаас гарах юм бэ гэхээр хойсом гомсмоос гарна гэсэн. Хойсом гомсмоос гарна. Энэ одоо хэний юм бэ гэх юм одоо юу гэж хэлмээр. Хинийх юм бэ гэвэл бурхных юм аа. Жэрүүжин паралдуу чимба. Хинийх юм бэ гэвэл санжай жумдаанд хонон жудлаа ядва. Жэрүүжин паралдуу чимба гэх тийм ээ. Бүр одоо зүгээр энгийн маягаар ярил одоо тийм ээ. Жэрүүжин паралдуу чимба гэдгээ л одоо тайлбарлаад байгаа шүү дээ. Тэр хаанаас гардыг бэ гэхээр хойсон гомсомжийн шэрв гомдовлаа жумаа юм аа. Сонсох санах бясалгахын одоо билгүүнийг бясалгасны хүчээр бол хүрдэг юм аа, гарддаг юм аа. Юу? Жэрүүжин паралдууч. Хиний юм бэ гэвэл санжай жумдаанда хоноо. Бурханд л. Түүний чинь тэр Жэрүүжин паралдууч мөн чанар нь ямар юм бэ гэхээр нийсү мэдвэ ишээ юм аа. Яшээ шүү, яшээ. Яшээ гэсэн моз. Ишээ билгүүн. Тэр бол тэр нийсү мэдвийн ишээ маань бол гагжаадан барилгын чадвар дэндун жумаа давуу. Тийм ээ дэндун дэмбэрдүү донва жумаа давуу юм ба те чойр авдуу намжижийн тар доваа юм би. Тийм ээ. Тэр бүгдийн бол эцэс чандд нь орцсон одоо хамгийн дээд баяртай л утга шүү дээ. Тэр талаас нь бол Жэрүүжин паралдуу чимба мөн химэн чи дэмбэж. За дэд тоо адан жевана агва оо хэмээх хүртлийн утгыг үлээлээ. Таас цаний дээр гасан тэр дэлгэд онцлын утганд бол тоо адан гэдгээс ахвалаа дагваа оо хэмээхийн утгыг үлээлээ. Шүн ширчин дан лам ширчинний ширчин дагваава ин гэж хэмээн үлж байгаамаа гэж. Шүн ширчин болоод лам ширчин хоёр бол ширчин дагваава юм а гэж. Ширчин жинхэнэ одоо ширчин биш. Ширчин гэж бол одоо нэрийдж байгаа. Нэрийдсэн ийм ширчин юм а. Жинхэнэ ширчин биш.
Шүн ширчин болоод лам ширчин болоод жинхэнэ ширчин биш. Ширчин дагваа юм. Энэ дагваатай ширчин гэмээр нэр зүүсэн тийм гэдгийг үзүүлж байгаа. Дэний ширчин дагваа эндээ ягаад гэхээр ширчин шээ дугуйн жумцсан дагвын говь ойлооноож сүм цан ээж. За энэ хоёрыг шүн ширчин лам ширчин хоёрыг ширчин биш байсаар байтал жинхэнэ ширчин биш гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Ширчин дагваа. Тэгсэн мөртлөө ширчин гэд нэрлэлсэн. Тэгээд ширчин гэж нэрлэлсний учир шалтгаан. Яагаад тэгж нэрлэлсэн юм бэ? Жумцсан. А мөн тэгж одоо ширчин гэж нэрлэх болсон хэрэг нь юу юм бэ? Ямар хэрэг? Ойлоо ножид гэдэг нь одоо тэр туслах зүйл нь тийм ээ. Одоо зан ойлоо ножид гэдэг юм гэж. Зан за ойлоо ножид нь гарахаар тайлбарлав тийм ээ. За ийм гурвын одоо бүрдсэн учраас ширчин гэж нэрлэж байгаамаа гэж. За дамбуу цандаа гэдэг нь бол ширчин шээ дугуйн жумцсан тийм ээ нэгдүгээр жумцсан бол байгаамаа. Учир шалтгаан бол байгаамаа. Бүрдсэн юм аа. Ширчин гэж хэлэх нь учир шалтгаан байгаа юм тийм. Юу юм гэхээр чүн ширчингээр ширчин ой жожирж дуудан гэж. Чүн ширчингээр болвол жинхэнэ нөгөө ширчингээ өгүүлж байгаамаа. Чүн ширчингээр жинхэнэ ширчингээ бол өгүүлэгдэх юм болох өгүүлэгдэх юм. Лам ширчингээр бол ширчин ойжин жүүж идвэж хэрэг. Лам ширчин гэдэг нь бол жинхэнэ одоо ширчингийнхаа уг шалтгаан нь болж идэв. Уг шалтгаан нь болж. За ийм одоо учир шалтгаанаар ширчин гэж бол нэрлэдэг юм аа. Хоёрдугаар ямар хэрэг байгаа юм бэ гэхээр Нявад санд гэж говь дагвын говь гэж ширчин шээ дагвын говь юу юм бэхээр брайв ширчин товор додвис чүн ширчинда тойсомдан нам ширчин нямсуулын гойсоо шээ шивэж юм. За тэгэхээр брайв ширчин буюу хамгийн одоо эцсийн үр дагавар болсон тэр шэрвжин парадуучин баг буюу бэлгүүний эц чанд хүрснийг бол олохыг хүсэх юм болвол тийм ээ олохыг хүсэгчээр бол яах ёстой вэ гэхээр чүн ширчинд бол сонсох санах бол хийх хэрэгтэй. Мөн лам ширчингийг бол анхааран авах хэрэгтэй. Тийм ээ лам ширчин анхааран авах хэрэгтэй гэдэг нь нэгсэндээ амьдралдаа одоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Гур яг хийх ёстой зүйл нь лам ширчин. Лам ширчин нямсуулын гойсоо гэдэг нь лам ширчин бол анхааран авах хэрэгтэй болоо хэмээн мэдүүлэхийн тухайтад чүн ширчин лам ширчин хоёрыг ширчин гэж нэрлсэн хэрэг нь бол энэ юм. Хэрэг нь. Сумба цанва эндэ гэдэг нь тэр ойлоо нож гэдэг тийм. Ойлоо нож сумба цанва энд шэрв тар чимби ишээ маян бич. Чүн ширчин лам ширчин хоёр бол жинхэнэ ширчин гээд одоо үзэх юм бол түүнд ямар одоо няцаалт гарах юм бэ гэхээр жинхэнэ шэрв тэр шүн ширчин лам ширчин хоёр маань шэрв тар чимби ишээ угаасаа биш шүү дээ. Тийм ээ. Бэлгүүний эц чанд хүрсэн тэр одоо бэлэг бэлгүүн нь бол биш юм аа. Тэр одоо жинхэнэ шэрвжин парадууч шэрв тар чимбийн ишээ нь гараад ирэхээр нөгөө чүн ширчин лам ширчин хоёрыг ширчин гэж хэрвээ жинхэнэ гэж үзэх юм бол болохгүй болох шалтгаан гарч болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр тийм учраас бол шэрв тар чимбийн ишээ биш учраас үнэндээ биш учраас ширчин ой бол тэгэхээр ойлоо ножид байгаа. Ойлоо ножид нь шэрв тар чимбийн ишээ маян бин жумцсан бол гэж байгаамаа. Дэян Жеване. За мөн Жеване гэдгээ шээ шадва ино хэмээх хүртлийн утга нь бол юу гэсэн үг байсан юм бэ гэхээр Онду шадва нам рансон мембар номон чоглонгийн жадан дундүйжийн шадва энд байна шүү дээ. За дээр номсон нугууд бол өөрийн дураар биш. Тийм ээ өөрийнхөө дураар одоо чүн ширчин лам ширчин жинхэнэ биш ийм тийм гэдэг дураараа яриаггүй маа. Энэ овон чоглонгийн жадан дундүй гэж жадан дундуйд бол номсон химээсэн гэж. Дураараа биш ээ бас баталгаа байна. Тэр нь бол овон чоглонгийн жадан дундуйд бол яг мөн одоо энэ уу бол альцсан байгаа шүү. Тэгэхээр бол би дураараа яриаг бол энэ хэсгээр үзүүлж байгаа. Энийг хэн үзүүлж байгаа гэхээр овон сингээ самбуу ингэж. За тэгээд цааш нь
Дийчэр шиваана сунга ёно шивэн барж лүндэн шатуу ёо те. Дэнжин гансыг тэгвэ чимбуудан бэрэлвис шүн ширчинжин сүгнэн энэ арга сүгнэн сүм шүн ширчинжин сүгнэн тэгминжин доодон барилвын ширчинжин доо жайврын дүйсэм шүн ширчин ой. Тэгвэл дэнгийн гансыг тэгвэ чимбуудан бэрэлвис гэж. Нөгөө нэг юун дээрээ болвол дийчэр дээдэн барилвис гэж дүгнэн дан барлава намбаас сумгаан тэрнийг одоо дэлгэрүүлж тийм ээ. Дээдэн барлава гэдэг нь дэнжин гансыг тэгвэ чимбуудан барлава буюу их хөлгөн луга барилдсан холбогдсон гэдэг нь бол их хөлгөний зам мөрөөр орохыг. Тэгээд шүн ширчинжийн сүгнэн тэгминжин доодон барилвын гэж. Шүн ширчингийн тусгал болсон баг хөлгөний судар. Жинхэнэ шүн шэрүүжийн паралдуу чимбаа байна тийм. Шүн шэрүүжийн паралдуу чимбаагийн толны тусгал нь бол баг хөлгөнийх нь. Баг хөлгөний судар руугаа хагдсан жинхэнэ ширчин болвол шэрүүжийн паралдуу чимбийн буюу бэлгүүний чанар хязгаар төгсөн судар нь бол жайврын дүйсэм буюу юм жайврын дүйсэм шүү дээ тийм ээ. Бүм нийти жадан буурав болвол шүн ширчин ой юм аа. Шүн ширчин ой. Жинхэнэ шүн шэрүүжийн паралдуу чимбаа нь бол энэ жайврын дүйсэм юм жайврын тийм ээ. Юм жайврын. Тэгэхээр бүм 13 бот тэгээд нийт жадам гэдэг бол одоо жинхэнэ шүн ширтэй юм. Тэгээ ямар одоо заачин бол лам ширчинжийн сүгнэн буюу мөрийн одоо тэр шэрүүжийн паралдуу чимбаа энэ тусгал сүгнэн бол тэгминжийн ловлом юм. Ловлом юм. Ловлом шийдэн барлаа. Ловлом ший гэдэг нь бол нянтой болоод аранжлын цоглом, жорлом, тонлом, гомлом гэсэн энэ дөрвөн зам бол дөрвийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгминжийн ловлом ший. Тэгээд одоо нянтой меловлам болвол ловлом биш шүү дээ. Үл суралцгын мөр чинь суралцгын мөр биш. Учраас энэ ловлом ший гэдэг бол орохгүй шүү дээ тийм ээ. Тэгээд лам ширчинжийн сүгнийн тэгминжийн ловломдон барилвын тэгчинжийн цоглом, жорлом, тонлом, гомлом нам болвол лам ширчин ой юм. Лам ширчин цоглом, жорлом, тонлом, гомлом энэ дөрв болвол лам ширчин ой юм. Жинхэнэ лам ширчин. Брайв ширчинжийн сүгнэн нь бол ойлгомжтой тийм. Тэгминжийн меловламдан барилвын намчинжийн брайв ширчин ой юм. Ядаг довн чоглонгийн шүнгийн гомбор сүн жэвийн дон юм. Зовуула ванду жава ино шива манчижи лүндэн шатуу ёте гэж. Зовуула ванду жава ино гэдэг. Тиймээс тэрнээс доош утгыг бол үзүүлэх гэдэг нь. Данла бавжон зовуу ванду жана гэж. Одоо ярьж байгаа зүйлийг одоо гол ярьж байгаа зүйлийнхаа талаас одоо үзүүлж байгаа зүйлийн гол утгын талаас бол тэгчинжийн шүнлэн брайсум башиг их хөлгөний шүн лам брайв 3 болвол башиг домбо гондо шадва эдэр инжан чаржингийн ванду жана гэдэг нь башрамд нь бол нярангийн лам данла мапавар тэгва чумбон шүнлэн брайсум ян мижүнвис тэр башрамд нь бол баг хөлгөний буюу нянтой аранжлын зам мөрийг бол тун болохгүйгээр гэдэг нь бол үзүүлэхгүйгээр бол их хөлгөний одоо шүн лам брайсум бас гарахгүй учраас жанчуу сумгаан ванду жана данла пав гойлаа гэсэн. Жанчуу сумгаан ванду гэдэг. Жанчуу гэдэг нь бол тэр юу хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нянтой аранжил тэгчингийн даажинбын гомпонг жанчуу сумгаан. Энэ талаас бол Тэян нянтойжин сала ловор дөдвижан чесүгжис дэншин. За мөн нянтойжин сала ловор дөдвижан хэмээх тэргүүднэр Тэний тэгва сүмчэр товын жүү шэсүгжин гавсуу
чад жишээвийн дон юм бэ ч гэж. Аян бол яг нөгөө нэг дээр одоо гараагүй байгаа. Тэрийг харж юм. Товын жүүс за тэгэхээр ойлгомжтой тийм нятожин салал оврд төжин жэсүжин даншин дэний тэгва сүмчэр товын жүү жэсүжин гавсуу чад живэн дон юм бэ ч. А за тэгээд нянто даажин би гомпон товлооч гэсэн шүнлам брэсум бол гурван энэ бол анхааран авах хэрэгтэй. 10 жилч байсан хүн их хөлгөний одоо буюу одоо бидний хотгийг олъё ч гэсэн болов шүнлэн брэсум суралцах хэрэгтэй, судлах хэрэгтэй, тойсум гомсум хийх хэрэгтэй тийм ээ хийг үзүүлж байгаамаа. Тэгвэл сүмчэр товын жүү гэж тийм гурван хөлгөний бол тэр одоо брайв үр дүнг олохын уг шалтгаан болсон хэмээх тэргүүтнэр энэ бол нохосон хэмээсэн юм аа гэж хэмээсэн аа. За оноо ойв жаджийн яндаг шаад гэд. За тэгэхээр ширчин шэрвжин паралдуу чимба гэдэг байгаа чинь яагаад ямар юмыг хилээд байгаа юм яагаад ширчин гээд байгаа юм яг жинхэнэ ширчин аль юм жинхэнэ биш нь аль юм гэдгийг бол ингээд сая бол яриад өнгөрлөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо дараа нь үргэлжлүүлээд тэгвэл тэр юм судрын утгыг бол одоо энэ ойв жад гэдгээр бол овуу жажи яндаг шат. Хэрв парал чимбаны гэд хэрв парал чимба буюу ширчин гэдэг чинь юу юм бэ гэдгээ сая. Одоо тэр хэрв парал чимба овуу жажи яндаг шат гэд ойв жад чинь ямар юм бэ гэж тийм ээ. За овуу жажи яндаг шат химэн доодон жанжин жожжон юмлон омбордогва жаддуу шатнаа гэж тийм ээ. Доодон жанжин жожжон юмлаа гэж. Ширчинжийн доо болоод ондог жингийн өгүүлэгдэхүүн болсон юмлаа юм омбор догва жад гэж тийм ээ. Ил тонхын одоо ил тонхын 8 ондог жад. Нэг ёсондоо 8 зам мөр гэж 8 дор номлосон байна гэж. Тэгээд эдгээрт одоо яах нь яг 8 гэж одоо байгаагийн учир шалтгаан юу юм бэ? Ягаад 8 юм бэ? Ягаад 7 биш юм? Ягаад 9 биш юм? Яг одоо дан ява гэж байна тийм. Дан ява. Тоон бол бүр баттай яг 8 гэж тогтоосон. Энийн ус нь одоо ямар учраас юм бэ юм бол. За ингээд энэ бол дан явын цүлгээд тийм ээ. Жожон омбор дугуйж чаддуу дан явын цүлгээд дахиад өөр сэдвийг хэлж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлээ эргээд юу хараад. Гарчин тажид дотор хэрвжин баралдуу чимбаны хэмээх тэргүүтэй үед бол чин тааждад юу гэж байгааг бол яа тийм ээ. Таажид юу гэж байна вэ гэхээр шэрв парал чимбаны шэсүжин гавсуу шэрв парал чимбаны хэмээх тэргүүтэй гэдэг нь бол одоо ойлгомжтой тийм өвөж ажи яндаг шат тийм ээ өвөж ажи яндаг шат. За хэмээх тэргүүтэй энэ үед бол жорвоод нь тааж одоо дамбооны за дагжуур готлох нь тийм данжаа ондогжин чөөжин ойлгомжтой тийм ээ ондогжин чөөж ондогжингийн тухай ярьж данжаа ондогжин чөөж чөжжис данжаа энэ чод шүү чэжжис гэж байна энэ нароо байх хэрэгтэй нароо байх энэ алдаатай. За чөжжис юм жай бэрэн дүйсэм яндагуур шадва энд гэж. Ондогжин болвол юмжай бэрэн дүйсмийг бол номос хүний утга үзтэй. Жожид гав жаддан жожа ойв жаддуу чэвэн гона яндагуур шад. Ээч 8 бүлэг тийм ээ өгүүлхэн 8 бүлгээр өгүүлэгдэхүүн жожа үзүүлж байгаа зүйл нь тийм ээ өгүүлэгдэхүүн ойв жадад ялгагдсан үднээс бол номос юм гэж тийм ээ. Тэгэхээр гэж яндагуур шад. Ээч. За дэла хажиг гэж. За одоо хажиг таслаа. За живзүн жис юм жай бэрэн дүйсүмжин жожо яндагуур догур тал. Жорвоодэ тад гэж. За живзүн жис гэдэг нь
Живзэн Жамбаа гомбо өөрөө тийм ээ Майдар бурхан өөрөө ондогжингийн зохиогч шүү дээ. Данжин ондогжингийн зохиогч бол хэн блэ? Живзэн Жамбаа гомбо тийм ээ. Тэгэхээр Живзэн Жис гэдэг нь Живзэн Жамбаа гомбо юм жай бүрэн дүйс сүмжийн жожаа тийм хүм нийти жадамбын энэ гурвуулангийнх нь өгүүлэх түүнийг бол тийм ээ гол утгыг санааш та жожаа гон утгыг бол ян дагуур доогуур үнэхээр одоо таньж мэдсэн юм уу? Жорвоод тад вэж тэ таны нөгөө нэг аранлаг таны дээр тавьсан жорвоо бол тэгэд таарч байна шүү дээ. Танжин ондоо жиж юм жай брэндээс юм ян дагуур шатва энд жожид гавж одон жожон ойв жадду чэвэн гона ян дагуур шат вэж. Тэгэхээр зүзэн жис юм жай брэндүүсэн жожа ян дагуур догва юм бар таал. Тэг байна. Дэсэмжин жожо ян дагуур дүүр талоо шина мач. Ян дагуур дүүа гэдэг нь бол ян дагуур догва ян дагуур дүүа дэсүмжийн жожо ян дагуур дүүа юм уу гэхээр юм жай брэндүүсүмжийн мүүлэх түүнийг бол өөрөө яг үнэнхээр тэгж бүтээсэн юм уу гэж сэтгэлдээ сэтгэлдээ юм уу те үр дүнгийн үтсэн юм уу гэх шиг л одоо санаа штэ дүүр талоо гэх юм бол аа маа юу гэж бачивдэ онги яндагуур шивэн яндагваадан яндагуур дүв мадув жэвэн яндагвааны мин дайн дом мижиг а энэ дээр нөгөө Шерв Парал Чимбаны ондогжин дээр байгаа шүү дээ. Шерв Парал Чимбаа өнөө овууж ажи яндаг шид гэсэн шүү дээ. Яндагва гэдэг дээр бол хоёр янзын утга байна шүү дээ. Яндагва. Ондогжин дотор бол Живзэн Жамбаа гомбо өөрөө айлцтай. Овууж ажис яндаг шид гэдэг яндаг тийм ээ. Тэр яндагва гэдэг чинь бол хоёр юм. Дээр яндагвар гэж байгаа тэр яндагва чинь бол яндагвар дүв мадув живи яндагва. Онги яндагвар шиви яндагваадан яндагвар дүм мадуу гэдгийн яндагва хоёр бол үг нь нэр нь адилхан боловч утга нь өөр юм аа. Тэртэл ама чинжи малуг баала жид чима дембала жидвич. За өмнөх тэр яндагва гэдэг нь бол чинжи малуг баала. Энэ чанх хис буруутсан бол жагам чанх хис буруутсан жагам чима нь бол демба үннийг бол жагам дембала гэдэг. За хажиг дээч өөж над анжин ондогч чөөж тийм ээ. Чүн ширчин яндагуур шадтай шээ годва мэтэддээ гэж. Чүн ширчин нам ширчин брайв ширчин уруулангийн дүстэй тийм чүн ширчин яндагуур шээ годва мэтэддээ чүн ширчиндээ жанжин шажаан завин доо маян бэж. За шажаан завин доо мэдээ тийм ээ. Шажаан завин ондогжингийн шажаан завин доо ондогжингийн омлогтууны үндэс болсон тэр судран. Тэгэхээр Живзэн Жамбаа гомбо Байдрингийн айлцсан ч бай хинч айлцсан бай хүн багшийн сургаалт тулах ёстой шүү дээ тийм ээ. Шашны эзэн бурхны сургаалт тулах ёстой. Тэр одоо тулах уг гарвал болсон тэр судрыг нь бол шажаан зайвын доо гэж нэрлэж байгаа шүү. Тэгэхээр ондогжингийн шажаан зайвын доо. Тэгэхээр ондогжин болвол шүн ширчин яндагуур шадва ин гэж хэлж болохгүй. Ягаад гэвэл шүн ширчиндээ жингийн шажаан зайвын доо биш шүү дээ. Шүн ширчин чинь ондогжингийн шажаан зайвын доо биш шүү дээ. Тэртэл ийм шажаан зайвын дооло юм жэ брэндүсүмдүү дан явар шатсан бэж. Шажаан зайвын доог өмнө нь бол ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр ондогжингийн шажаан зайвын доонд бол юм жэ брэндүсүм хоноо байгаа шүү дээ. Өөр ном ба. Юм жэ брэндүсүм хоноо. Юм сүмбү гүнги жандо журваны тэргээд лүнгүүд байгаа шүү дээ. Нам шидийн лүн датсан, дэлгэв донслын лүн датаад ондогжингийн шажаан зайванд бол юм жай брэндүсүм хоноо юм а гэдгийг бол урд нь баталсан тийм ээ дүүлсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бол юм чинь шүн ширчин шажаан зайванд доо маян байж тэр тас хажиг бас нэлээд чанга ууц. Тэгээд шажаан зайванд доо биш шүү дээ. Шүн ширчин чинь бол ондогжингийн шажаан зайванд доо биш ээ. Ягаад гэвэл ондогжингийн шажаан зайвын доонд бол юм жай брэндүсүмд дан ява гэж тийм юм жай брэндүсүм гэж бол дан ява буюу юм жай брэндүсүм хоноо юм а гэж бол өмнө нь бол одоо номонсон шүү дээ. Шатсан биш номлож гүйцсэн шүү. Тийм учраас бол шүн ширчин ондогжингийн шажаан зайвын доо биш юм а. Нява таажад бала хажиг
За хажиг чойр авдуу намжиж чинь лоо гаан шиг. Чойр авдуу намбарж чинь лоо гаан шиг. Сэршийн бааралдуу сэрчийн бааралдуу чимба. Сэрчийн баар чимбаам чинжит гаарунтэй жоохон бас өөр. За энэ дагуун л. Чойр авдуу намжиж чинь лоо гаан шиг. Сэршийн бааралдуу чимбаам чинжит гаарунтэй ширчинжин цанид сэрнаа гэж. За хажиг одоо нөгөө ширчин гэдгээ юу гэдэг юм бэ гэдэг болохгүй тийм ээ. Ширчин гэдгийн цанд тавьж штэ хажиг. Тэгэхээр бол чойр авдуу намжиж чинь лоо байх юм. Нэгдүгээр чойр авдуу намжиж чинь лоо байх. Хоёрдугаар сэрдуа гэдэг нь орчлон тийм ээ. Шива гэдэг нь тарваг хэлж байгаа шүү дээ. Тарва няндаг хэлж байгаа. Сэрдвийн баралдуу чимба юм уу? Шивийн баралдуу чимба тийм ээ. Эсвэл чинжит гарав. Орчлон болоод нирваны чанд хүрсэн гэх юм уу? Эсвэл одоо хүргэгч чинжит. Энийний аль нэгийг бол ширчин гэж хэлнэ. Энийний аль нэг нь болж байгаа юм бол тэрийг ширчин гэж хэлнэ. Чойр авдуу намжиж чинь лоо гаан шиг нэгдүгээр шаардлага тийм. Хажгийн одоо ширчингийн цандын нэгдүгээр шаардлага нь чойр авдуу намжиж чинь лоо гаан шиг гэдэг нь нэгдүгээр шаардлага. Чойр авдуу намжиж чинь лоо байх хэрэгтэй. Тэгээд цэршийн баралдуу чимба юм уу? Чинжиг гаруун байх юм бол цэрчин гэж үзнэ гэхээр тэгчинжин тонлон барчин мялам чойж. Хонжоо дэртэл цанид дийж. Тэгчинжин тонлон барчин мялам бол ширчин юм аа. Ширчин юм бартал. Ширчин биш шүү дээ болно. Тэгэхээр тэгчин тонлон барчин мялам чойж аранлаг тийм ээ. Асууж байна. Тэгчин тонлон барчин мялам чойж ширчин ямбар таар хонжоо дэртэл гэдэг нь ширчин ямбар танид дээчэр гэдэг нь хажиг танид тавьж байгаа цанид чойр авдуу намжиж лооган шиг ширшин баралдуу чимбаам чинжиг гаруун юм бээч дамбуу дэртаал гэж байна. Хонжоо дэртэл гэдэг нь дамбуу дэртэл донид онсондоо дуугын ловын ишээ юм бийч. Тэр чойр авдуу намжижийн лоо ямбартаал дамбуу дэртэл гэдэг нь нөгөө нэгдүгээр шаардлага шүү дээ. Чойр авдуу намжижийн лоо гаан шиг. Тэгчинжин тонлон барчин мэлэн болвол чойр авдуу намжиж лоо ямбартал донид онсондоо дуугын ловын ишээ юм. Чавартал чойр авдуу намжижийн лоо яна шэрв ямбийн бачив ичэрдээ чойр авдуу намжижийн шэрв хордуу дэмбийн тусамдээ дэндэн лоо юм бичэр. Чойр авдуу намжижийн шэрв хордуу дэмбийн зосон. Тэгэхээр чойр авдуу намжижийн шэрв бол лоо бол шэрв мөн үг гэвэл мөн түрүүн хэлсэнтэй шэрв. Тэгээ шэрв ямбийн чаваа бол байхгүй. Шэрв ямбийн чаваа байхгүй. Ачив бичэрдээ чойр авдуу намжижийн шэрв хордуу дэмбийн зосон гэж. Тэгэхээр гол сэтгэл гэж байгаа да. Лойрог одоо бодлон жоо уншсан шүү дээ тийм ээ. Гол сэтгэл түүнийг тойроод нөхөр одоо ийм тийм үү ийм туслах ийм сэтгэлүүд бол үе төрөөд үе байхгүй болж байна. За тэг гүндон энэ төр бол заавал байнга байдаг таван одоо сэтгэл энэ төргээ тусдаа байгаа. За тэг шэрв бол заавал байдгүй үе гарч идэг тийм ээ. За тэгэхээр тэр чойр авдуу намжижийн шэрв чойр авдуу намжижийн чойр авдуу намжижийн шэрв гэж байна тийм. Тэрний одоо тэр нөгөө чойр авдуу намжижийн шэрв маань дагж байгаа гэх юм уу? Дагж байгаа гол сэтгэл байна. Зосон гол сэтгэл. Тэр гол сэтгэл өөрөө чойр авдуу намжижийн лоо юм аа гэж. Тэгэхээр энэ дээр бол та нар тойрог үдсэн улсууд нь бол бодчихлоо. Маш олон бас асуудал усаад энэ дээр бол олон зовоо байгаа шүү дээ дагсал байгаа тийм. Зосом өөрөө ямар нэгэн төмөн маягийн бинжидлээ байхгүй. Гол сэтгэл одоо бидний гол сэтгэл гэдэг бол төмөн маянбын одоо тийм ээ одоо онцлог үйл ажиллагаа гэж өөрт нь байхгүй. Бие даасан онцгой үйл ажиллагаа гэж байх. Яг тэгвэл тэр маань өөрөө гол сэтгэл маань юм
одоо тунгалаг ийм гэрлийн мөн чанартай тийм ингээд төсөөлүүлж хэлвэл тунгалаг гэрлийн мөн чанар. Тэгэл одоо удаан удаан цаас тавьчих юм бол улаан өнгөтэй юм шиг харагдаад ногоон цаас тавьжвал ногоон өнгөтэй юм шиг харагдаад одоо тунгалаг юм чинь тэгэн штэ тийм нэг ард нь юу вэ тэр дав. Тэрэн шиг одоо бид нар уурлахаар гол сэтгэл маань ууралж байгаа юм шиг ингээд санагддаг тийм одоо бид нар уурын сэтгэл төрөхөөр. Тэр нь яг уу гэхээр уур гэдэг ийм туслах сэтгэл төрж байгаа юм. Туслах сэтгэл. Тэр нь ингээ гол сэтгэлдээ нөлөөл одоо ингээд ийм одоо уурыг одоо нэг хар өнгөөр төлөх юм бол гол сэтгэлийн хараар ингээд хар ингээ фон тавьчихлаа гол сэтгэл ингээ хар болж харагдаад. Тэгэхээр тэрэн шиг тэгээд шунал одоо нэг улаан өнгөтэй тас мас ингээ тавилаа гэж бодоход ингээ нэг гол сэтгэл маань уурлаад байгаа юм шиг. Шунаад байгаа юм шиг боловч яг үнэндээ бол гол сэтгэл маань өөрийн гэсэн тийм үйл ажиллагаа бол байдгүй. Онцлог үйл ажиллагаа гэж юусоо байдаг. Туслах сэтгүүлүүдийн нөгөө ингээд өнгөн дураад л ингээд тэгж хатгаад байна. Тэгэхээр Чойр Авдуу Намжижийн одоо энд тэгсэн байгаа саяны тэр өөрийн түмэн маянбын зосом өөрийн түмэн маянбын үйл ажиллагаа байдгүй юм болов гэдэг одоо энийг бол энэ үндсийг дээр үндэслээд юу гэж харагдаж байна вэ? Чойр Авдуу Намжижийн шэрв хорд удамбын зосом дэ эндэн лоо юм бичэр гэдэг нь Чойр Авдуу Намжижийн лоо юм гэж байгаа. Чойр Авдуу Намжижийн лоо юм бартал. Эндэн зосом дэ чойр Авдуу Намжижийн шэрвжин хорд удамбын зосом дэ чөөж Чойр Авдуу Намжижийн лоо юм бартал. Эндэн лоо юм бичэр гэсэн шүү дээ. Энэ дээр бүр тодорхой хэлж байгаа. Эндэн лоо юм бичэр. Шэрв юм бартал. Шэрв гэдэг чинь бол өөрөө түмэн маянбын жидлээтэй ийм өөрийн онцлог юм үйл ийм. Тэр энэ дээр юу гэж ялах? Ийм одоо бол гардаг. За. Тэгээ зобоо авахгүй болох. За задаг чимаа дэртаал. За завийн даг чимаа гэдэг нь нөгөө юу вэ? Чойр Авдуу Намжижийн лоо. Ширшийн паралдуу чимбаам чинжит гарун имбарта тий. Гэдэг нь. Задаг чимаа дэртал ширшийн паралдуу чинжит юм бич. Давар дод минүүдэ намчин маян бич. Ширшийн паралдуу чинжит юм бич. Тэрдвийн паралдуу чимбаа болоод шивийн паралдуу чимбаа. Паралдуу чинжит юм бич. Давар дод минүүдэ намчин маян бич. Намчин маян учраас яах. Ширшийн паралдуу чинжит чинжит гэж галт хэрэг тэрэнд одоо хүргэгч бас биш хүрцэн нь бол тэгэл хажиг өөрөө цанд дээрээ тэгсэн шүү дээ тань санаж байна. Ширшийн паралдуу чимбан ам гэдэг нь чимба гэдэг нь бол яг хүрцэн чинжит гэдэг нь одоо хүрхээр явж байгаа ч гэх юм уу хүргэгч ч гэх юм уу тийм яг очоогүй зорсон газар очоогүй тийм тэнд одоо тэгэхээр чинжийн тонлон барчин мялан болвол сэрчийн паралдуу чимба биш чинжит юм чинжит ягаад чинжит юм бэ гэхээр намчин биш шүү дээ намчин биш учраас сэршийн паралдуу чимба нь бол биш юм болоод байна шүү дээ. Ерөнхийдөө нэг ийм бас банчин сонин давал ламын маань хичээний ламын бодвол одоо ийм ном айлдах хэм маяг юм уу тийм ээ.Члэг байгаа. Энд ингээ энэ шууд юм. Барил. За хажиг Чойр Авдуу Намжижийн логон шиг сэршийн паралдуу сумба ширчинжийн цанд. Жоохон өөрчлөлтсөн байгаа зү те. Түрүү нь бол Чойр Авдуу Намжижийн логон шиг сэршийн чимбаам чинжит гаарун гэсэн бол одоо дараагийн хажиг маань юу гэж. Чойр Авдуу Намжижийн логон шиг тэр нь бол хэвээр сэршийн паралдуу сумба ширчинжийн цанд. Сумба гэдэг нь бол одоо бас л тэрэнд одогч, өвгч, зочигч гэсэн байна. Санжаа павгийн төгжижийн хүнзүв сэмжиж чөөж. Санжаа павгийн төгжиж байгаа нь бурхны одоо сэтгэл үндэс таалалд байгаа яг одоо тэр гүнзэв сэмжид
За сэмжид дот одоо бид нар энэ хичээлийн дараа сэмжид үзнэ. Тэгэхээр сэмжид дотор гүнзэв сэмжид, дондом сэмжид гэж. За дондом сэмжид гэдэг нь бол хоосон чанарыг таньж мэдсэн бэлгүүнийг хэлж байгаа. Гүнзэв сэмжид гэдэг нь бол одоо бидний нөгөө бод сэтгэл гэж одоо хэлдэг тэрийг бол гүнзэв сэмжид. Яг л одоо хамаг амьтныг инэрч хайрлах тийм ээ. Хөнгөө байгаасаа тийм ээ. Бусдын тусыг бодож байгаа. Сэмжид бааны шамданчир яндаг зүг үед жанчууд дод тэр сэмжидийг бол гүнзэв сэмжид. За тэгэхээр Санжаа Павын төгжүүжийн гүнзэв сэмжиж чойжин дагсур дамбуу дэр таал гэж. Дагсур дамбуу гэдэг нь энэ чойр авдуу намжижийн доо гаан шиг доо ямбар таал тэр чи юм бэж тэртэл намчи юм бичэрдэ Санжаа Павын чимба юм бичэрдэ Санжаа Павын чимба яна намчи юм би чав гэж шүү. Намчи юм бичэрдэ Санжаа Павын чимба юм бичэрдэ чаваар анлуулаа байгаа шүү. Тэгээ Санжаа Павын чимба юм бичэрдэ чойжин дэ юм бичэр. Чойжин юу лээ? Санжаа Павын төгжүүжийн гүнзэв сүмжидэ юм бичэр. Онжаан Санжаа Павын төгжүүжийн шива яна намчи юм би мачив. Санжаа Павын төгжүүжийн шива яна намчи юм би мачивдэ ийн жүжийн рарагдан ванши сог намчин маян бичэр. Намчин биш гинэ. За энэ яг за энэ намчин үзэхээр тэгээд илүү давар дод минутэ тэгчинжийн шеровжийн догрогсуу минаа вечердэ тэгчин сэмжид вечер. Шеровжийн догрог биш. Тэгчин сэмжид чинь бол шеровжийн догрогсуу минаа вечер. Тэгчинжийн гэж байгаа шүү. Шеровжийн догрог биш шүү дээ тийм ээ. Шеровжийн сэмжид. За ранлугны чачаа сүмжис чадвардуу жавын тар түгви ишээ ширчинжийн цанид ин жавалаа гэж. За ранлуг өөрийнх нь цандыг тавьж байгаа юм тийм ээ. Ранлуг өөрийнх нь чачаа сүмжийн чадвардуу жавын тар түгви ишээ ширчинжийн цандаа гэж. Энэ жавала хонарэ. За хажиг өдөр. Намчин жойжин цаниддэ ямбартал сонжаади дойна Санжаа Павын хоноон жүдлаа явартал төдөөж дойна дээж жойж чод жүдэнжин гансыг яна Санжаа Павга янгоо урд төдөөж дойна тэгчин Павга жойж тэртэл дээж даг тэртэл гансаг гаан шиг намчин чижийн ондог имбичэрна мачивжин чойжин зажима ян иноо гэж. Чойж нь бол зажима гэдэг нь мэдж байгаа тийм. Маш ерөнхий чойж. Маш ерөнхий чойж. Тэгчин Павга чойж гэхээр тэгчин Павга гэдэг чинь хонч байгаа бурхан биш ч байдгаалууд байгаа шүү дээ. Тэгчин Павга гэдэг. Тэгчин Павга чойж тэртэл дээж гэхээр байна тийм ээ. Даг тэртэл гансаг гаан шиг намчин жижиг ондог юм би ч намаач чинь чойжин ян зажима ян энэ оноо Павга чойж за энийг одоо тэртэл дээчрээр задлж ярих хэрэггүй шүү дээ. Оноо Павга чойж рани жигүүчдүү шидэд ониржин доо жүдэнжин гансаг маян бартал шид үжава сэмжаан тамжижи чирдүү зоггүй жанчуудын сэмжиж жүдэнжин гансаг юм бич том шиг. Павга чойж энэ бол энэ тэгчин Павгагаа л хэлж байгаа юм байна. Тийм. Тэгчин Павга чойж рани жигүүчдүү шидэ ониржин лоо жүдэнжин гансаг маян бартал шид үжава сэмжаан тамжижин чирдүү зоггүй жанчуудын сэмжиж жүдэнжин Павга. Тэгэхээр энэ бол тэгчин Павгагаа л энэ чойжин уусаа хിവэрээ явж байгаа юм байна шүү. Тэгчин Павга чойж оноо Павга чойж гэдэг нь тэгчин Павгагаа л тэрмэн Павга бол рани жигүүчдүү хүн шүү тийм ээ. Тэгээд лоожуудын жангансаг маяг чидүүж яваа сэмжаан тамжиж чидүү зоггүй жанчууд өдвийн додва гэж энэ одоо тэгээд өдвийн сэмжиж жүдэн жангансаг сэмжид оны шандагчир яндаг урд зүгэй яндаг зүгүй жанчуу дод гэдэг тийм яндаг зүгүй жанчуу дод энэ дод ба шүү те энэ ямар дод ба вэ гэдэг. За тэрийг
чачошийн чадвардуу жавын тардаггүй ишээ. За энэ чачосум, чачоши гэдэг байгаа мэдж байгаа үстэй. Нөгөө нэг түрүүн жидэн дээр уншсан жүйн чадвар, дэнжийн чадвар, овон чадвар, жүйн чадвар гэдэг дөрвөн юм гарсан шүү дээ. 1 2 3 4-гээ гаргасан. чачоши чадвардуу жавын тардаггүй ишээ брайв ширчинжийн цандаа. Тэгэх юм бол тэгчинжийн лам брай гарун жожоон зовор жидвийн ширчинжийн жалвийн сүн рүү шүн ширчинжийн цанид доны пунцуг дөвжижийн сэмбийн налжир лам ширчинжийн цанид. За тэгчинжийн лам брайв тийм ээ, тэгчинжийн лам ширчин брайв ширчин гарун жожоон зовор жидвийн ширчинжийн жалвийн сүн рүү шүн ширчинжийн. Жалвийн сүн рүү болов шүн ширчинжийн цанид. Доны пунцуг дөвжижийн сэмбийн налжир гэдэг нь рандун шандун хоёрыг хийж байгаа шүү дээ. Өөрийн тус болоод бусдын тус хоёулангийн хотол чуулган болгож одоо бүтээж байгаа Данжуусимбийн одоо налжир. Би налжир бол лам ширчин гэж. Тэгэхээр налжир гэж бол лам ширчин. Дотоод бяцлагж байгаа тэр одоо илгүүнийг ишээ. Симбийн налжир гэдэг. Симбийн жүжиг ишээ бол лам ширчин юм аа. Энэ жавала хонарэ. За 11 бол ингэж тавьж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Ши чадвардуу жавын тардаггүй ишээ брайв ширчингийн цанид чин амраа гарун жожоон зовж үгүй. Жалын сүн шүн ширчинжийн даны пунцыг дөвжижийн сэмбийн налжир лам ширчинжийн цанид. За энэ ингээд брайв ширчин, шүн ширчин, лам ширчин тийм ээ. Гурвангийнхан цандыг энд харанлаг ингэж тавьж шүү. За энэ дээр нь бол тагтайж байгаа. Хонараа хорлоо тамаан доочж ширчинжийн жалын сүн рүү ямбартал шүн ширчин юм. Хорлоо тамаан доо. За одоо хорлоо тамаан доочж хорлоо тамаан доочж гэхээр бас л их ерөнхий угаз гондолны шадвын хорлоо тамаан доо юм уу? Сүнжилнэ сүмбийн хорлоо тамаан доо юм уу? Одоо Месэдвийн дамбын хорлоо тамаан доо юм уу? Аль нь? Бид нар ч хоорондоо ялгаатай шүү дээ, тийм ээ. Гондолны шадвын хорлоо тамаа, сүнжилнэ шадвын хорлоо там, хорлоо римба гэдэг байгаа шүү дээ. Хорлоо римба. Тэр юм би чаваа байхгүй байгаа шүү дээ, тийм ээ. За Симзэмби ёсн, Умар Анжидви ёсн. Хоёр өөр тас. Одоо бол Умар Анжидви ёснд ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Одоо хорлоон тамаан дооч хөөж ингэхээр гондолны шадваа юм аль нь энэ бол бас хорлоо тамаан дооч хөөж ширчинжийн жалын сүн рүү ямбартал шүн ширчин юм бэж. Одоо тамаан доо гэхээр зэрэг хүн багшийн одоо номыг 3 одоо зэг дуугаад байгаа шүү дээ. 1-р номын хүрд 2-р номын 3-р номын. Тэр нь бол додой гондлын хувьд бол ялгасан нэг ялгал байгаа. Хөнгөн ванжиг жалгуу шүүийн доонд ялгасан бас 3 одоо зэрэг дараалалаар бол хүн багшийн сургаалыг Римба дамбуу нэва сумба гэдэг. Додой гондол болохоор юу лээ? Гурван нэртэй байгаа шүү дээ. А дамбуу, динши чонхор, таны мэвийн чонхор, левүр намбар живийн чонхор гэх гурван. Нөө сүнгийн ванжиг жалгуу шүүийн доо бол ялгахдаа ерөөсөн нэр өгөө. Тэ? Римба дамбуу нэва сумба гэдэг. Их мэт. За тэр бүгд. Хорлоо тамаан дооч хөөж ширчинжийн жалын сүн рүү ямбартал шүн ширчин юм бич. Тэртэл тэгчинжийн доо юм бичэрна дэр мач. Шүн ширчинжийн жалын сүн рүү шүн ширчин гэж танд гэж тавьсан шүү дээ, тийм ээ. Шүн ширчин гэж. За эднэрийн шүн ширчинжийн цанд тийм. Жалын сүн рүү шинжин жалын сүн рүү шинжин жалын сүн шүн ширчингийн цанд. Тэгэхээр хажиг бол дагаа тэгж өхөн зүв шүү дээ, тийм. Хорлоо тамаан дооч хөөж ширчинжийн жалын сүн рүү ямбартал шүн ширчин юм бич. Тэртэл тэгчинжийн доо юм бичэрна дэр мач. Тэгчинжийн доо ина шүн ширчин юм чаваа байхгүй шүү дээ. Тэгчинжийн доо ина шүн. Оноо дээч хөөж цанид тэртэл тэгчинжийн доо юм бичэр чаваа. Ян хоноор жансамжийн жорломж хөөж лам ширчин юм барт. Жансамжийн жорломж хөөж лам ширчин юм бол цанид дээ юм бич. Цанд нь юу лээ? Лам ширчингийн цандыг
Доны пүнцэг дөвжиж Сэмбэ налжир гэсэн шүү дээ. Рандун, Шандун пүнцэг дөвжиж Сэмбэ налжир лам ширчингийн цань. Тэгэхээр Жансамжийн жорломж байж лам ширчин ямар цанидэ юм бич гэдэг нь доны пүнцэг дөвжиж юу лээ доны пүнцэг дөвжиж Сэмбэ налжир юм бэж. Дона ийм мата санцам гэдэг нь хамгийн доод одоо эхлэх цэгнэ гэсэн санаагаар тийм ээ. Хамгийн доод газрын хуваар санцсан бол тэгчинжийн тонломны зэн мэрэг бартал дэдвэж. Тэгэхээр лам ширчин гэдэг маань бол чин тонломоос эхлэх юм уу гэж. Жансамжийн жорломж хойжин гэсэн жансам цоглом жорлон бол сожийн ламжтай тийм иглийн одоо зам. Иглийн зам. Өмнө нь нэг хэлжсэн санаж байна та нар. Нянтошова цолом гүнши нижийн нэршигээд гүншээ ламши гаргаж байгаа. Ламши гэдэг дээр бол зөвхөн тонлом гомлом хоноо юм а гэж тийм ээ. Ягаад үг гэхээр зөвхөн тонлом гомлом хоёр дээр нөгөө Нисванис болоод шидэв болоод нёндөв шидэв хоёртой жинхэнэ одоо дайн байлдаан хийж байгаа үе чинь бол тонлом гомлом хоёр дээр байна. Тэгээд дайснаа дараад үр дагавар болсон даажимбын гомфон тоглож байгаа тийм. Дайснаа дарсан, дайснаа ялан дийлсэн архад болж. Тэгэхээр архад гэдэг нь бол үр дагавар нь барайван юм. Барайван. Ламшигийн барайван бол даажимбаа бол. Цоглом жорлом хоёр бол жинхэнэ нөгөө нэг тэр муу сэтгэл няндөв шидэв хоёртой дайн хийгээгүй. Учираас ламши гихгүй гэсэн шүү дээ тийм ээ. Ламши гихгүй гэсэн. Тэгэхээр одоо лам ширчин маань лам ширчин яна ламши юм би чаваа байгаа юу? Эсвэл нөгөө талаас нь ламши яна лам ширчин юм би чаваа байгаа юу байхгүй юу гэдгийг бодох хэрэгтэй байна. Ийм мата санцам тэгчинжийн тонломны зэм мэрэг бартал. Зэм мэрэг бартал. Тийм учраас ламши жүдэнжийн гансаг буюу тонлом гомлом сэтгэл үндсэндээ төрүүлсэн хүнийг гончиг, пагва, гиндүн гончиг гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Гиндүн гончиг болж. Цоглом, жорлом энэ төр байгаа бол зүгээр гиндүн ба. Гиндүн гончиг биш. Тэр тонлом гомлом буюу ихэнх одоо няндөв шидэвтэй дайтаж байгаа тэр одоо зүйлийг сэтгэлдээ төрүүлсэн ийм хүнийг бол чухаг дээд юм пагва гэсэн тийм хутагт илүү иглээс илүү гончиг болж. Тэрийг үзүүлсэн номыг жинхэнэ одоо тэр тонлом гомломын одоо тэр хэсэгт багтах тэр номыг үзүүлсний нь бол чой гончиг. Түүнийг заасны санжаа гончиг. Ингээ гончигсүн. Тэгэхээр мата санцам тэгчинжийн тонломна зэм мэрэг бартал додвич. Дайна жанан лайс. Дайна жанан лайс. Хоо ласуугийн цанид жинжийн ламлаян червжийн паралду чимба шэжаваны дагваавоо шэсумба метеор талоо. Хоо ласуугийн цанид жинжийн лам гэдэг. Хонлом ласуугийн хонлом цанид жинжийн. Хонлом цанижвэн цаниба. Ихэнх одоо тонломжийн ламлаян червжийн паралду чимба шэжаваны дагваавоо шэсумба метеор талоо гэж. Шэна ачвдэ гэж айлцсан байлаа гэж аваа байх би. Тэгээ цомба зам юм бичэрдэг. Энэ цомба зам гэдэг юу? Билэг төлөөл тэрүүгээр төлөөлүүлсэн төдий гэх маягтай л утга шүү дээ. Цомба гэдэг. Эдгээр цомба гэдэг. Тэгээд цондогнох энэ гэдэг тийм. Цондогнохыг чи юу? Билэгдэх төлөөлүүлсэн. Цомба зам гэдэг үгээр бол төлөөлсөн төдий юм. Дүдэл доглоо гэж. Дүдэл доглоо. Дүдэл доглоо гэдэг нь доод үдийн тайлбар. Дүдэл доглоо гэдэг ном байгаа шүү дээ тийм ээ. Энэ дүдэл доглоог бол бас 1-р хичээл дээр ярьсан шүү дээ тийм ээ. Дүдэл доглоод дамбуу
журваалаасгүй цанижийн лам дэ ийм дондуу журваа нийжин дов маянбийн ярьж паралдуулж ба шээсүн бичил жорлом найж жогно цоглом найжан жог говьээч жорломоос эхлээд цогломоос ч гэсэн болов тавих хэрэгтэй гэж амшир. Ян хоноор ширчинжин цанид метеортол зовломнаа ширчин ёовичэр ширчинжин цанид метеортол зовломнаа ширчин ёовичэр тэртэл зовломжийн ширчин ёовичэрна дэр мач зовломжийн ширчин ёна зовломнаа ширчин ёвын чаава ба тэртэл лам ширчин ёовичэсэрна мачив самсу мачаавардал мяламжийн ламбу ёна мяламна ламбу ёо мёговичэр зүүдний зам байлаа гэд зүүдэнд зам байх албатай адилхан гэж. Хоноор зовломнаа ширчин явартал зовломнаа парчинжуу явж тэртэл дэдэр жугаала сүмбичэр жугаала гэдэг нь уман жугийг хэлсэн шүү. Зовломнаа ширчин явартал зовломнаа парчинжуу явж. За үнэндээ уман жугт бол байгаа шүү дээ тийм. Парчинжуу жимби барчингаас ихтүүлээд байгаа гэж бол айл. Тэгж явж ирнэ мачвдэ дэни дэна и нэмлэн ядуулаа. Одоо ондогжонд уман жугт айлцсан нь бол парчин жуи нямлан ядуулаа гомбоо болохоос биш. Харуулдуу чумба жүү жимбийн парчин байхгүй. Жимбийн парчингийн нямлан байгаа гэдгийг хэлж байгаа маа. Ян хажиг зовломна парчин жүү явартал жанчуу симбийн жүүжин парчин жүү санжээсүү додорж идвийн лам юм бичэрдэ санжээ нийжийн ламда жимбала сүгийн паралдуу чимба жүүдэ чевийн дэлцэгийн дэндум дүүвичэрна дэр мачив юу гэж зовломнаа парчин жүү яварт парчин жүү яаж байх тэгэл зовломнаа парчин жүү гэж парчин жүүийн нямлан хажиг бол юу гэж парчин жүү явартал жанчуусын бийн жүжийн парчин жүү санжээсүү додорж идвийн лам юм би жанчуусын бийн жүжийн боцотын одоо сэтгэлд байгаа парчин жүү болвол бурхны хотгийг олоход одоо орчих тэр зам мөрөн юм аа гэж аваачдаг тэр зам нь юм аа. Санжээ нийжийн ламла жимбаласуугийн паралдуу чимба жүүдэ химэн тэр санжээ нийжийн ламла буюу бурхныг утгыг олох одоо тэр тор ганц зам нь бол өглөг тэргүүтэн 10 бараамид юм аа гэж бол чевийн дэлцэгийн дамдун дүүвичэр элв донслын тайлбар тэгж байгаа шүү дээ. Дүүвичэрна тэр мачвдэ и нямлан л гом байж. Хүн адилхан тэрний нямлан буюу тэрний анхаарал авлаа. Тэрийг хэлж байгаа бол тийм ээ. Өглөгийн жимбийн паралдуу жимбийн нямлан гэхээр өглөгийн эцс чанга хүрхийн тулд хийж байгаа ажиллагаа тийм ээ хүрхийн тулд өгж байгаа одоо тэр өглөг сансангийн жимба чөгийн жимба олон янзын өглөг байгаа тийм тэр бүгдийг өгж байгаа. Тэгээд өгсөөр байгаад сүулдэ бол тэр сэтгэлд нь жимбийн паралдуу жимба гэдэг төрхийг л паралдуу жимба гэж байгаа бас биш. Суралцмын одоо зам хийж байгаа ажил бол ийм нямлан лагон байж. Ян хоноор зовломна барчин жүү явартал санжаа пагийн төгжижийн барчин жүүийн дэцэн цаниба пава огман жудлаа явж. Тэртэл түмүвийн намчинжийн намбаа юм бич. Серваян мачвдэ гэж. За энэ ширчингийн за тэгэхээр бол энэ өмнө жүүд айлцсан болоод энэ дээр айлцсан энэ зүйлээ зовломна парчин жүү ёд гэдэг байгаа ч бол зовломна ширчин ёд зовломна парчин жүү ёд гэж байгаа нь бол би нямлан л гомбаа юм ба нямлан ёд болоо гомбаа юм аа түүнээс биш парчин жүү ёд бол жүү гэдэг өмнө жүүгт айлцсан өмнө жүүгт бол нэгдүгээр бүлгээс ихтэл нинжээ сүм жимби парч тэр бол би нямлан ёд болоо нямлан л
Тэр мачуудад ийм нямлан гом байж ян хонороо гэдгээс дараагийн өнөөдөр ингээд өнөөдөр